Төрийн банк Science Play хөтөлбөр. Төрийн банк хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгоход тогтмол анхаарч ажилладаг. Энэ онд эерэг дадал ирээдүйн баялаг хүрээнд санхүүгийн соёл үндэсний санаачлагыг хэрэгжүүлж, энэ хүрээнд Төрийн банкны инкубатор төв Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны технологийн Улаанбаатар парктай хамтран Science Play хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхдүүдэд зориулаад багаас нь шинжлэх ухаанд дуртай болгох, бүтээл сэтгэлгээтэй, алсын хораатай, асуудлыг шийдвэрлэх чадвартай тийм хүн болгон төлөвшүүлэх нь энэ чухал байгаа. Үүний зэрэгцээ бид нар хүүхд залуучуудаа санхүүгийн боловсрал олгох хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд маань санхүүгийн боловсралтай, эерэг зөв дадалтай тийм хүн болж өсөж төлөвшөх, өөрсдөө хариуцлагатай иргэн болох төлөвшөлт нь чухал нөлөөтэй гэж үзэж байгаа. Science Play хөтөлбөрт хамрагдсан эхний хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн 69-р сургуулийн сурагчид байлаа. Хөтөлбөрөөр санхүүгийн болон шинжлэх ухааны энгийн мэдлэгүүдийг онол туршилт хослуулан олгож байна. Тухайлбал хуримтлалын ач тусыг тэдний чадвар, хүсэл мөрөөдөлтэй холбон тайлбарлаж өгсөн нь сурагчдын сонирхлыг ихэд татж байлаа. Хилтэй болох юм байна. Одоо том болсон эсвэл турж болно. Эсвэл сая бидний ярьжсэн машинаа хөтлөж авч байгаа хуримтлалын машинаа хөтлөж хүмүүсийн төсөөлөл хязгааргүй байдаг. Тэгээд тэрийг биелүүлэхийн тулд хүсэл сонирхлоо байвал биелүүлжүүдийг өөрөө ойлгож асуу. Хуримтлалтай болсноороо санхүүгийн эрхчлөөнд хүрч ер нь бүх боломжийн эхлэлийг тавих гэдгийг ойлгосон. Дадал туршилтаас их чухал. Өдөр болго ингээ хийгээд одоо хуримтламааргүй санагдах үедээ өөрийгөө урамшуулах талаас нь мэдэж байсан. Би нэг өмнө нь хуримтлал бас хүмүүстэй шантраа тэгээд бас болчдөг гэсэн. Тэгээд өөрийгөө урамшуулах хэрэгтэй болгосон. Төрийн банк болон Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны технологийн Улаанбаатар парк Science Play хөтөлбөрт энэ жил 1000 хүүхэд хамруулах зорилт тавьж байна. Хүүхдүүд энд зөвхөн мэдээлэл сонсогч бус, оролцогч болж шинжлэх ухааны олон төрлийн лабораторид өөрсдөө туршилт хийж мэдлэг олж авч байна. Хий гэсэн зүйлүүд одоо ингээ өөрөө хийгээд одоо прототип ингээ ашиглаад дараа нь бол ингээд QM-ийг гаргаад тэгээд энэ дрон харсан шигээ тгээ хийчих болно. Шиг юм байна. Зорилттой байна. 3D принтерийн талаар юм сарлаа. Хүссэн юм одоо ингээд пластикаар хийж болтгийг ойлгосон. Тэгээ бас learning by doing гэдэг юмыг ойлгосон. Энэхүү арга хэмжээг манд дэмжиж байгаа Төрийн банкны хамт олондоо талархал илэрхийлье. Энэ хөтөлбөрийн маань арга хэмжээ нэг удаа болоод зогсохгүй маш олон сурагчдыг хамруулсан ирээдүйн одоо бизнес сэтгэлгээтэй, байгалийн шинжлэх ухаанд дурласан бүтээл сэтгэлгээтэй ийм одоо хүүхдүүдийг төлөвшүүлэх зорилготой арга хэмжээ байгаа. Цаашид Төрийн банк хүүхэд залуус зориулсан боловсролын санаачлах хөтөлбөрүүдэд улам өргөжүүлж, санхүүгийн зөв мэдлэг, эерэг дадлыг төлөвшүүлэх замаар ирээдүйн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна. Итгэл төгс ногоон ирээдүй.